Улаанбархны өвчлөл дэгдэлтээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд маань хүүхдийнхаа вакцины хамрагдсан байдлыг бол шалгахдаа танд байгаа хүүхдийн ягаан дэвтэр заман сэргийлэх тарилгын карт зэрэг дээр үндэслээд Улаанбарханхаа авдар улаануудын эсрэг вакцинд хамрагдсан эсхийг нь нэгтэлж үзэн. Ингэхдээ 9 сартаа эхний тунг 2 настад 2 дахь тунгаа хийлгсэн байна уу гэдгээ үзээд мөн өнгөрсөн 23 онд бол нэмэлт дархлаажуултыг 10 сартаагаас 8 насны хүүхдүүдэд бол зохион байгуулсан байгаа. Энэ нь Улаанбархан улаануудаар зохион байгуулж байсан. Тэгэхээр энэ нэмэлт дархлаажуултанд хамрагдаагүй хүүхдүүд байх юм бол нөхөн дархлаажуулах ажлыг улс орон даяар бол энэ хичээл сургууль эхлэхээс өмнө зохион байгуулах өргөн ийм ажлыг бол зохион байгуулж байгаа. Үүнээс гадна бол 2019 оноос эхлээд дархлаажуултын цахим бүртгэлийн програмд бол хүүхдүүдийн вакцинжуулагдсан мэдээлэл орсноор цахим вакцинжуулалтын сертификатыг авах боломж нь бүрдэж байгаа. Харин 2019 оноос өмнө төрсэн хүүхдүүдийн мэдээлэл анхан шатны бүртгэл маягт дээр цаасан хэлбэрээр байгаа бөгөөд үүнийг цахимжуулах ажил сум өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулагдаж байна. Ингэснээр e-Mongolia платформоор дамжуулаад хүүхдийнхаа дархлаажуулалтын мэдээллийг бол авах боломжтой. Ингийн тулд бол өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүд маань анхан шатны бүртгэл маягт дээр үндэслээд мэдээллийг оруулж байгаа хэдий ч мөн эцэг эхчүүд маань хүүхдийнхаа мэдээллийг шалгаад ороогүй байх юм бол авалгаа материалыг авч очоод өрх сумын эрүүл мэндийн төв дээрээ бас энэ дархлаажуулалтын цахим бүртгэлж бүртгүүлэх ажлыг бол хийлгэхэд хамтарч ажиллаарай гэж хүсмээр байна. Учир нь гэвэл ингэж дархлаажуулалтын цахим бүртгэлд шивүүлснээрээ таны хүүхдийн мэдээллийн сан бүрдэх, цаашдаа олон улсад гадаадад явхад бол дархлаажуулалтын сертификатыг дархлаажуулагдсан сертификат мэдээлэлээ бол цахимаар авах ийм боломжууд бол бүрдэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхаа мэдээллийг шалгаад мэдээлэл нь ороогүй тохиолдолд сум өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр очиод хүүхдийнхаа энэ вакцины хамрагдсан мэдээлэл бүхий лавлгаа материалуудаа барьж чаа шивүүлээрэ гэж хэлмээр байна.